Өглөөний мэнд номын ертөнц хилцүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Энэ удаа урьдчилан зочид маань орчуулагчд Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагчид буюу одоогоор бол хоёр тийш болчиход байгаа тийм. Хоёр орчуулагчгаа урьж оролцуулж байна. Өглөөний мэндээ. За, өглөөний мэнд. За яриагаа эхлээд мэдээж хэрэг яагаад хоёр тийшээ болчих вэ гэдгээс эхлэе гэж бодож байна. Яасан бэ? Яасан бэ? Танаас эхлэе. Яасан бэ? Юу, Тагтаа маань ерөнхийдөө нөгөө нэг хуваагдаагүй үржээд Тагтаа паблишинг, Нийл паблишинг гэдэг хоёр болж үрцэн. Тэгээд Тагтааг маань болохоор баясаа одоо цаашдаа толгоолоод аваа явна. Би болохоор Нийл паблишинг гэж шинэ паблишнаа байгуулсан. Энэтхэг санскритээр болохоор нулимс гэсэн үг гэсэн. Тэгээд нийлээгаан өрөндөртөө болохоор нийл гэд нэрлэсэн. Одоо нөгөө номын байрт оролцогчид маань бас жоохон гайхах байх гэж одоо бас тодруулга өгж байгаа. Энэ хоёр маань яагаад салж өгөх нөгөө альнаас нь ном авах вэ гэж бас хүмүүс баг зэрэг ирэлдэж магадгүй тийм. Тэгээ бүгдээр адил бид нар яг хамтдаа нэг доор л байж байна. Угаасаа тэгээ бид хоёрыг олоход өмнөх шиг л амархан байх болно. Яг нэг доор Тагтаа нийл хоёр. Ягаад салсан бэ гэж асуусан шүү дээ. Тэгээд ерөөдөө бид тэр юуныхаа үйл ажиллагаагаа бас ярилцсан л да дотроо. Тэгээ ерөөдөө ингээд ирээдүйн дүр зураг тодорхойлоод тий одоо жишээлбэл Нийл гэдэг паблишн болвол Тагтаа гэдэг паблишнгаас өнгө төрөх одоо үзэл санаа сонголт бүх юм өөр байх нь шүү дээ тий. Тэрийн хооронд бас маш их одоо ялгаа байгаа шүү дээ тий. Тийм болохоор тэгшин маань бас ингээд өөрийнхөө сонголтоор ингээд өөрийнхөө чихүү хүссэн юм хийгээд явж байгаа. Тагтаа ч илүү хуцтай юу штэ тий. Чиглүүлэгч маягтай штэ. Уран зохиол сонирхогч хүүхд залуу. Тэгээ нэлээд андерграунд нэлээд култ болж ирж байгаа байхгүй тэгээ хүрээ нэлээд бүр нэлээд гүнзгий доошоо хомогдож байгаа л тийм сонголт юм аа гэж маш зоригтой байж байгаа л да. Бид нар бол яг Тагтаагийн хувьд бол яг ингээд ном сонгохдоо жишээ нь за энэ хүн энэ Монгол уншигчдад одоо жишээлбэл хэрэгтэй юу те оюун санаанд нь хэр ингээд сайн сайхан бүх чадах уу гэдэг зүйлийг илүү хаардаг шүү дээ. Тэгээ уран зохиолын яг нөгөө нэг үн цэн ач холбогдол нь юу ингээд те тэгтэл нөгөө талд чинь яг уран зохиолын үн цэн ач холбогдлоор энэ тэнцүү мөртлөө үнэхээр одоо бүхэн унших хэрэгтэй юм хэрэггүй юм гэдэг сонголтын дээр бас тулдаг тийм бүр ингээд гүнзгийрдэг зохиолууд байгаа те. Энэ дээр болохоор тэгэхээр яг одоо бид нэг уран зохиолыг залуучууд нэг сонирхдаггүй нэг үе байлаа шүү дээ. Бүгд л нэг хувийн хөгжүүлч юм уу эсвэл таны мэдих талдаа ном сонирхдаг байсан. Тагтаа гарч ирснээрээ уран зохиол дурлах хэрэгтэй байна гэдэг ойлголт өгсөн тийм. Тэгэхээр энэ бол айгүй том номын ертөнцид оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Тэгвэл бүр нөгөө уран зохиол бүр гүнзгийрэн дурлагаад яаж дурлах хэрэгтэй юм эсвэл илүү их мэдрийг гэвэл тэгшээгийн сонголтоор уншиж эхлэх хэрэгтэй тийм. Нэлээ жибл жибл юм байна шүү дээ. Нэлээ гүнзгий жибл одоо тэгшээр үү явдаа. Ер нь тэгшээгийн одоо нэг юм ойрын план байгаа шүү дээ. Яаж одоо хөтлөе гэж бодож байна. Юу номын баяраар шүү дээ 5 сарын 20-нд болох. Тэргээр болохоор Нийл паблишнаас гарах номнууд нэг тодорхой байгаа. 3 ном гарах гэж байгаа. Өөр 3 ном. Саяхан Нийл байгуулагдсан. Тэгээд нэг нь болохоор миний өөрийн орчуулгын одоо эргээ ирэлт гэх юм уу тий. Тэгээд 3 жил бараг орчуулгын уран зохиолын ном ерөөсөй гаргаагүй. Тэгээд өөрийнхөө орчуулгын номыг гаргаж байгаа. Дэлхийн шилмэл хайрын өгүүллийн төвөр гэдэг. Хайр гэдэг сэдвээр зангидсан өгүүлэг байх нь байна. Тэгээ орчуулгын өгүүлгүүд одоо тэгээд тэр бол нэлээд гоё ном болох байхаа. Хайр гэдэг зүйл чи одоо ямар мөнхийн сэдв шүү дээ. Мөнхийн сэдв. Тэгээ уран зохиолч өөрөө ямар баялаг айсаа бүлээ. Тэгээ тэр дотор хайр гэдэг зүйл орохоор айгу баялаг сонголттой тийм өгүүлгийн төвөр болох байх. Тэгээд ганц роман биш тэгээ янз янзын өгүүлбэрүүдийг уншихаар бас уншигчдад айгүй сонирн байх бах. Хайрыг бас айгүй олон талаас нь харж одоо уран зохиолоос тойлтож болох тийм ном гэх юм уу. Тэгээд хайдаг зүйл хайр шүү. Тэгээд энэ номыг болохоор айгүй удаан ярьж байсан. Тэгээд Баясаа бит хоёрч ярьж байсан. Тэгээд Баясаа ч гэсэн хэд хэдэн сайн өгүүлэг олж өгсөн. Тэгээд энэ номоо ямар ч байсан Нийл паблишнгаас өөрийнхөө орчуулгын одоо эргээ ирэлт болгоод гаргаж байгаа. Тэгээд хоёр дахь ном нь болохоор энэ номон дээр бас би айгүй хач холбогдол өгж байгаа. Рю Муракамигийн гол бүтээл болох яг
анхных нь бүтээл байгаа байхгүй 24-т дэ бичсэн. Тэгээ анхныхаа энэ бүтээлээр Японы уран зохиолын айгуу нэр хүндтэй одоо за баг хамгийн нэр хүндтэй шагналтай Акутагагийн шагналыг авсан байгаа. Яг энэ бараг л нэвт харагдах цэнхэр гээд одоо энэ туужаараа. Тэгээ энэ бол 76 он бичигдсэн гэхэд одоо ч гэсэн амар шинж цочор. Тэгээд ерөнхийдөө бол сэдвийн хувьд ч гэсэн одоо харт амханд онцсон залуус юм уу? Тэгээ морфинд онцсон залуусын тухай байхгүй. Тэгээд 70-аад оны одоо яг рок хөгжим сонсоод те рок н ролл сонсоод тэгээд яг тэр 70-аад оны Японы тэр нэг одоо нэлээ өөр Японыг харуулсан тийм зохиол гэх юм уу. Тэгээд энийг ингээ гаргаад байх юм бол монгол уншигчтай хувьд үнэхээр сонирн бах. Ялангуяа залуучууд бас аяуг таашааж хүлээж авах гэж бодож байна. Рю Муракамигийн өөр зохиол нь бас гарах юм. Тэрнийхтэй арай болоог байгаа. Одоо эхний ээлжинд энэ бараг л нэвт харагдсан хэрэг гэдэг. Японы хэлнээс шууд орчуулж байна. Англиас. Тий. Тэгээд Японы хэл дээр хамтд нь харьцуулаад гэх юм уу? Тий. Тэгээд Йоко Огава гэдэг шинэ зохиолч байгаа. Японы. Тий. Эмэгтэй зохиолч. Одоо 59 настай эмэгтэй зохиолч. Төгс тоо гэх японоор англиараа болохоор профессор ба гэрээ үйлчлэгч гэдэг энэ зохиолоо. Энэ нь бол илүү тийм ямар ч хүн уншихад гоё хүн хоорондын нандаа харилцааг харуулсан гэх юм уу? Хайр сэтгэлж биш. Хүн хоорондын юм нандаа харилцааг юм математикийн шинжлэх ухаантай сүлээд харуулсан. Ийм за энэ зохиолыг бол ямар ч хүн уншаад нэг айгүй тийм гоё мэдрэмж төрдөө шүү дээ тий. Тэгээд энэ зохиол бол баг бүх уншигчтай таашахдах байх гэж бодож байна. Та далавчтай угаасаа тий дагтай юм чи. Нийл далавчтай байгаа штэ. Гэтэ биегүй. Тий нэг далавчтай лого байгаа хгүй нийлээгаан далавч. Тий тэгээд ер нь л өөрсдөө шууд шуутай л юм жаа. Болгонд нисэж үзэх хүсэл байдаг шүү дээ тий. Ер нь хөрстэй амьдралаас жаахан хөндийнхэн дээгүүр байх тий. Шоогоос дээгүүр хайлж үзэх тийм хүсэл байдаг шүү дээ. Тэр тал. Ер нь хүний хамгийн нандин тийм юу хүслүүдийн нэг баха сонууч тий. Тэгээд жигүүр шувуу тий. Тэр бол хязгаар хөрчүүлээ санагдсан тий. Тэрнээс л болоод ер нь хөрчүүлэл уран зохиол яруу найраг бэлэгдэл тий. Тий сонирхож байгаа хүмүүс айгүй яат юм шиг байгаа. Шувуунд их дурлалт юм шиг байгаа юм л та. Одоо ингээл нэг юм хүнд юм ярьдаг штэ. За уран зохиолол хүн сэтгэлийн боловсролыг одоо сурган хүмүүжүүлдэг гэл тий. Мэдээж хэрэг тэр одоо юм бол заавалчгүй байдаг л байх л та. Хоёрын хувьд одоо ном сонгохдоо заавалчгүй тийм байх хэрэгтэй, энэ байх хэрэгтэй гэж харж байна. За тагтагийг бол чиглүүлдэг гэж би боддог. Бас үгүйж гэж магадгүй тийм. Ямар нэгэн зорилго тавьчаад тэрэнд ингээд өрнө гэдэг айгу урлагийн хувьд хэцүү зүйл л дээ. Чин тагтагийн хувьд ярихад бол бид нэр уран зохиолоор чиглүүлэх юм юу гэдэг зүгээр яг уншигчтай сонголтод нарай нь өөр өнцгөөс жиг болох тийм сонголт байсан нөхөөс биш хүмүүжүүлэх тий сурган хүмүүжүүлэх юу гэдэг чи тийм зорилго огт байгаагүй. Бид нэр сонголт ч гэсэн хүмүүсийг айгаа хүмүүжүүлээл мундаг яс суртахуунтай болгоол ч юм уу. Тийм сонголт авахгүй. Ягаад гэвэл энэ ч өөрөө чихэн өөрөө урлаг уран зохиолын жинхүү зорилго биш шүү дээ. Уран зохиол урлаг гэдэг бол хүнийг одоо тэр нөгөө гооцон илэрхийлэлээр өөрийгөө илэрхийлэх тэрл боломжийг л олгож байгаа зүйл болохоос тэр нь одоо юу гэдгийг заавал очоо хүнийг тэг инг гэж асууртгууны намлалт ингэж хаашна гэсэн бас үг биш л дээ. Тэгээ гооцон илэрхийлэл гэдэг маань өөрөө явж далдуураа тэгэл хүнд цаа сайхнаар нөлөөлдөг л гэж боддог шүү дээ. Одоо тэр тэгшээ яриад байгаа сая хүмүүс ингээл зочсон бах те юу вэ энэ ч одоо морфины тухай гэж тэгэл те тийм ч одоо хүмүүс бид нар ч одоо ингээд уран зохиолоор хүмүүжүүлэх гээд байхад хүүхдүүдэд ямар мэдээлэл өгөх гээд байгаа юм бэ гэдэг те. Гэтэл тэр чинь нөгөө нэг тэр адаг одоо ингээд доор тий тэр ингээд мансуурал ингээд донтолтонд байгаа хүмүүс ч гэсэн одоо тэрийг ингээд гоцуул илэрхийлээд ирэхээр бусад хүмүүнд одоо юу гэдгийг цэврээр дотроос ойлгохдаг ч юм уу тий тэр боломжийг уран зохиол олгодог байхгүй зөвхөн урлагт хэрвээ боломж юу ямар нэгэн байдлаар үүрэг оноо гэвэл тэр нь ойлголцол байх л та би тэгж ойлголтой хүмүүсийг хооронд нь ойлголцуулах үүрэгтэй байх. Сүүлийн үед ингээд хоёр анзарч байгаа. Номын ертөнцийн бараг 70-80% нь орчуулгын ном зохиолж байна. Залуучууд ном их гаргаж байна. Тэгээд мэдээж хэрэг сайн муу хэлхэн зөндөө л байгаа.
одоо харьцангуй туршлагатай гэх юм уу те бас юм жоо мэдрэмжтэй ханддаг орчуулагчдын хувьд энэ дээр юу гэж харж байна тэднийг залуучуудын энэ орчуулгын номрыг орж байгаа. Айгүй их орчуулгын зохиол орж ирэл тэгэл үндэсний уран зохиол ингээл дараад байна гэдэг байхгүй. Тэр өстой хотлаа. Яг тэр хүний оюун гэдэг зүйл нь шүү дээ тий. Харьцуулагдчихэж хаана яваагаа мэддэг байхгүй. Хүн заавал бусадтай өөрийгөө ингэж харьцуулж би хаана яваа гэдгээ ер нь бол мэддэг байхгүй. Гадны уран зохиол ороод ирээд байхаар тэрийг уншаад эднэр ингэж үчиж байгаа юм. Тэгвэл ингээд нэг бичиж хийсэн. Тэ эн чинь өрсөлдөх, харьцуулах, өөрсдөө хаана яваа харах нэг боломж байхгүй. Бид нар ч гэсэн ингээд зохиолоо сонгохдоо уншигчд одоо юу гэдгийг эхлээ боддгоо. Эхлээд манай зохиолчид энийг ингээ уншаад нэг ийм санаа аваад тэ тэр одоо нэг орчин үеийн норманы байгууламж нэг ийм болцсон шүү гэдэг ингээ харуулах гэж эхлээд тэгж зохиолоо сонгодог байхгүй. Дараа нь магадгүй уншигчтай боддог байхгүй. Тэгэхээр энийг би бол үндэсний уран зохиолтой харах үнцэг нэмж байгаа, өрсөлдөх юм нэмж байгаа, мэдээлэл өгж байгаа юм гэж үздэг болохоос биш үндэсний уран зохиолыг дараад орчуулгын уран зохиолыг мандуулна гэж юусоо боддог байхгүй. Тэгэж манай зохиолчд харахгүй бол өөртөө өрсөлдөх сэтгэлгээг суулгахгүй бол зүгээр ингээл би Монголын зохиолч дэлхийн ертөнд надад хамаагүй гэх юм бол энэ чинь зүгээр локал уран зохиол болоод зөвхөн энэ жалхан дотроо мөхөн. Хоёрдугаар манайх бестселлерүүдийг харж байгаа үстэй харж байгаа. Манай үндэсний уран зохиол ямар ч ингээл агуу ингээд орчуулгын уран зохиол орчуулаад тавьсан бестселлер 1 2 дандаа үндэсний уран зохиолчдын номнор байж байгаа. Манай уншигчид үндэсний уран зохиолчтой үнэхээр сайн уншиж байгаа. Бүх төрөл. Non fiction төрөлд ч гэсэн үндэсний зохиолчдын номнуудыг бестселлер болгоод уншиж байгаа. Яг fiction дээр ч гэсэн яг л ингээл цагаан бороо ногоо нүдэн лам тэгэл нөгөө нэг сарантай ихчийн ном, шүүдрийн ихчийн ном ингээл яг үндэсний уран зохиолоо уншиж байгаа. Тэгээд орчуулгын уран зохиолын борлуулалт нь үндэсний уран зохиолыг гүйцэхгүй гүйцэхгүй шүү хэлж байгаа бах те бараг те гүйцэхгүй шүү. Тэгээд энэ хоёр чинь ан маань аш баг үндэсний уран зохиол нь 60%, орчуулгын 40% тавьж. Энд чинь яг зөв зохистой харьцаа байхгүй. Энэ ингээд алдагдах юм бол ингээд бид нар юм ярих хэвээр. Энэ зохистой харьцаа. Манайх уншиж байгаа. Үндэсний уран зохиолоо сайн бичээл бол улам сайн уншаалаа. За бид хоёрыг анх шүү дээ яг ингээд орчуулга хийгээд 20 22 3 октод орчуулга хийгээд арман бараад тэгээд ингээд үндсэн ажилласаа гараад гэртээ сууцгаагаад ингэж эхэлж байхад хүн болгон таарч одоо ингээд ажил төрөл хийгээч гэр орондоо ингээд сууждаг ажилгүй те анхаагүй энэ одоо яг юу хийгээд байгаа орчуулга гэдгийг чинь биш те ингээ хүмүүс тэгтгүртэй гарчаад өвгөн эмгэн болсон хойноо юм ямар ч хийх юмгүй болсон хойноо хийдэг зүйл штэ гэж загнадаг тийм хардаг их байсан байхгүй. Одоо болохоор би тагтаа хэвлэлийн газрын нөгөө амар одоо том нөлөө нь ингээл айгуу урлаг уран зохиолын ингээ мэдлэг олгох гэхээсээ илүүтэй бид хоёрыг хараад ирнэ хүүхдүүд ер нь орчуулагч болъё гэж аяг мөрөөддөг болсон шүү. Болсон тэгээд тэрэнд их баярлах шүү. Таарыг хараад би ингээ гоё таар шиг яг ийм амьдралаар амьдрмаар ийм гоё орчуулагч болмоор гэж хүсдэг. Өөрөөр орчуулга гэдэг зүйл залуучдын хувьд одоо нэг модны мэргэжил болж ирсэн шүү тий. Тэрийг болохоор би бол за яста нөгөө нэг нөлөө мөлөө гэж ярьдаг бол тэрийг л ярина. Өөр нэг одоо нэг айгуу сүрхий урлаг уран зохиолын ингээл хаглаг ингээд ийм юм ярмааргүй. Анх эхэлж байгаа үед бол зөвхөн хүсэл тэмүүлэлсэн биш. Тэр ч одоо яг юу бодож байсан болоо. Их юм ч одоо үдээ. Баясаа битэр ч өөрөө уран зохиолоо хорхоотнод тэгээд хар багасаа ер нь унших үйл нь ингээд талах идэх амьсгалах ч юм уу. Тэ агаараар амьсгалахтай ажилтсан болцоо ийм хоёр хүн байсан. Тэгээ би юунаа болсон. Тэгээд нөгөө нэг хүсэж зорддог дуртай зүйлээ албан ёсоор хийхин тулд байгуулсан гэх юм уу одоо эн чинь эрх авахаас ахуулаад тий албан ёсны нэгдэл хэрэгтэй болно шүү дээ компани гэдэг тий. Тэгээ тийм зорилгоор байгуулсан. Тэгээд тийм болохоор бит хоёр тэгээд нэг айхтар тийм юм боддгоо шүү дээ. Нэг хүсэл тэмүүлэлээр хэлчихээ тэгээд явж байгаа явцсан доо нэгэд хүнийг нөгөө чиглүүл явчихдаг. Маш их чиг яг ингээд хүсэл мөрөөдөл нэг юм ингээд байраад авчихад чинь ингээд чиглүүлээд явдаг. Гол нь нөгөө нэг хандлага зүг байх хэрэгтэй тий. Тэр хандлага чинь ингээд тэгээ уран зохиолоо өөрсдөө тэгээд одоо
уншаад яг дотор нь байдаг сайн мэддэг болохоор бас тэр чинь айгүй том юм болно л доо тий. Огт мэдгүй салбарлуу ч юм уу одоо юу гэдэг нэг харь хүндий зүйл рүү яваад ороогүй тий. Тийм байсан болохоор тэгээд тэр нь айгүй их тийм болсон гэхүү. Ер нь номын баяраар тагтагийн номноор талах шиг зарагддаг гэж нэг гоё байдаг штэ. Ер нь талах шиг зарсан юм болов? Ер нь зарагддаг. Тэгээд хэн зарсан бэ? Тарчин зарсан ба манай асар ингээл угаасаа битүү байдаг. Тэгээд одоо уншигчтай талархаж авдаг штэ. Бид хоёр ингээл мэдээ сонголтын үед бид нар бол хаагдсан сонголттой номнууд угаасаа гаргадаг. Тэр бол ингээд бүх нийтээр ч юм уу ингээл даяараа ингээл бестселлер болол унших тийм сонголтоо ном гаргадаг л тий. Тэгсэн ч гэсэн монголчууд гэдэг чинь угаасаа айгүй тийм юу оюунлаг арт том байхгүй. Тийм одоо яг ингээд юу literary fiction гэдэг юмн дээр редакцийн бодлого төлөвлөрүүлчихэд хийгээд ахад тэн дээр ингээ хүмүүс аваараад аваад байна гэдэг бол манайхан ямар одоо ялангуяа залуучууд нь ямар оюунлаг бай гэдгийг л харуулж. Би бол Монголыг сайн уншигчтай, олон уншигчтай, сайн уншдаг гэж боддог шүү дээ. Арт том гэж. Тийм байх тий. Тийм хүн амтайгаа харьцуулахад амар харьцуулахад айгуу сайн уншдаг. Франкфуртын ярмагчиж интерншип хийсэн тий. Тэгчээд эрэхтэй Монгол юм гэсэн чинь ямар сонь ингээ гайхаж гэж ирчихсэн тий тухай үед. Тэг би очиод юу Монгол 3 сая хүн амтай тэгэл хамгийн бестселлер болсон зохиол нь бол 100,000 гарах ингээд авчихсан тий. Ногоонууд нь ламч гэдэг юм уу тий. Тэгэл одоо юу гэдгийг номын армаг ингэж болдог. Одоо ингээд дэлгүүрийн бэс сейл зарлахад ингээл азуурын урд ингээл ийм томоо очир үрсдэг штэ. Тэр мөрөд зургуудыг харууллал ингээд чинь бүр гайхаал тий. Тэгээд тэр чинь 3 сая хүнд бестселлер номын тоо 100,000 байна гэдэг чинь амар том байхгүй. Яг бол Япон орн 100 хэдэн сая хүн амтай мөртлөө хамгийн бестселлер зарагдсан ном 600,000 байхгүй. Тэгэхээр энийг ингээд пропорцаар ингээ харьцуулалтаа тэгэнгүүт монголчууд бол үнэхээр мундаг ном уншдаг. Тэгээ би одоо ингээл зарим том хэвлэлийн газрын эцэд одоо ингээл тий монголчууд ном уншдаггүй, уншсан намаа ойлгохдаггүй болооч тий монголчууд таныг тийм олон салбар дэлгүүртээ тийм олон том байшин савтай том Монголын номер 1 хөрөнгөтнүүдийн нэг болтол чинь ханд садж хагаж баяжчихсан ч уншсан байна уучлаарай тий. Тэг уншсан л байгаа байхгүй тий. Тэгэхдээ тэрийг ингээ голоод ингээ бүхэл өдөө үндэстнийг ингээл оюун санааныхаа унд ингээл унгаал доош нь хийгээл уншсан намаа ойлгодгоо гэд байх ямар шаардлагагүй наа миний үгийг дамжуулж өгөөрэй. Наад хүн чинь бас тэгж хэлжсэн тохиолдол юм байна. Одоо жишээ нөгөө намын төлөвт ном зарагдахгүй хаад энэ намын баяр гэж юу хийгээд байгаа гэж хэлжсэн байхгүй юу? Үгүй тийм. Тэгэхээр нөгөө нэг харахаараа бодож байгаа бодол нэг өөр л байх шиг байна л та. Тийм. Басавтер өвдөл нь бол уншигчтай хизээч голж байгаагүй. Анханасаа хизээч голж байгаагүй. Би хоёрын номд тэгээ нэг номын баяраар амар зарагддаг бодож дэлгүүр дээр нэг их зарагддаг номууд байсан шүү дээ би хоёрт. Би хоёр тэгээд 7-8 жилийнхаа нөгөө нэг олсон мөнгөөрөө номын агуулгах гэдэг нэг юм 10 саяар нэг гараж л авсан байдгийг. Тэсэн чинь маа төр засаг гараж ба нураацсан. Тийм л хүмүүс шүү дээ. Анхаасаа тэгэж голж яаж ирсэн бол ийм сонголт руу тагтааг байгуулахгүй л гэсэн баг тийм. Бестселлер хөөгд ер нь одоо тэгээд номын ертөнцийн яг жишээлбэл ном ямар номыг хүмүүс уншдаг вэ гэдэг битэр тэнэг биш юм чи мэдэн штэ. Яг тэр номыг хийгээл явбал битэр бас чадна штэ. Тэгээд баяж штэ. Яг хүсэхгүй байна уу. Тэр хүний хүсэл мөрөөдөл гэдэг зүйл өөр их чухал юм тий. Ямар ч үнээр үнцэн гэдэг бол үнцэн гэдэг чухал. Үнцэн гэдэг маш чухал болохоор одоо тэгсээ гэдэг хүн тагтаагийн сонголтыг дахиад бүр гүнзгийрүүлээд булам нарийсгаад магадгүй бүр ингээд цөөхөн хүн унших тэр ингээд доошо гүнзгийрөө ингээд орж штэ тий. Тэгэхээр энэ сонголт энэ аюуг нь бас ер заргийн бий одоо өгнөж байгаа тийм гоё. Тэгээ өөртөө бол ядуу амьдрын л гэсэн. Тийм байна тийм. Номын баяр болох чинь тагтаагаас ямар ном гарах чинь одоо. Ямар ч нийлээс гарах номыг ойлгочлаа. Тагтаагаас бас хэд ном байгаа. Баясаа ярина да. Одоо тагтаагийн баясаа ярина. Манай асар дээр ирүүл тэгэл номын баяраар шинэ номын бүүн болох нь шүү дээ. Одоо нэг 7-8 шинэ ном нийлээс 3 тагтаагаас бас 3-4 байх ба. Францын философч Ален Бачио гэж хүний хайрын магтуу гэж сайхан ном юм. Одоо гарах гад одоо энэ 7 хоногт хэвлэлтэнд шилжүүлэх гэж байна. Тэгээд одоо ингээд
Украинд дайн болж байна тий. Тэгээд яг энэ дайны энэ нөхцөл байдал бид нар яг ингээд Орос оронтой хөрш мөртлөө ингээд нөх хөршөө мэдэхгүй тий. Хөршөө одоо яг ингээд бид нар ч одоо ингээд орон сууцнд амьдарч байгаад хажуудлахаа хаалганы хаалгыг мэдэхгүй байгаатай адилхан хоёр хөршөө юу бодож байгаа, юу сэтгэж байгаа, энэ хүмүүсийн дотор ямар одоо занал хийлэл ч юм уу тий. Ирээдүйн аюул байгаа юм тий. Магадгүй Украинлууд арчвал дараагийн ээлжинд хааш аль зүг рүүгаач сумаа амьдлахыг мэдэхгүй шүү дээ. Бид нар яг хажууд нь байна. Тэгтэл яг тэр Донбасс, яг тэр Украин, Орос хоёрын яг дунд юу болоод байгаа юм бэ гэдгийг бас ингээд яг дотроос нь мэдэх хэрэгтэй байгаа аахгүй. Тийм учраас бид нар Андрей Курков гэж орос хэлээр бичдэг Украин зохиолч одоо их алдартай зохиолч юм. Яг тэр Донбасст болж байгаа үйл амьдралын тухай, Кремийн татаруудын тухай яг уран сайхны аргаар, яг уран зохиолын аргаар бичсэн одоо саарал зөвгнүүд гэдэг мундаг арман байгаа. Одоо ингээд одоо баг гарснаас хойш 40 гаруй хэлэнд орчуулагдчихлаа. Тэр арманыг одоо өвтөр түргэн ингээд яг энэ цаг үед дамжуулаад бас ингээд гаргах гад ингээд бас шаргуу ажиллаж байна. Одоо олон жил ярьсан Сарна нэр гэж Умберто Экогийн мундаг арман байгаа. Тэр бол бас модерн уран зохиолын хоригл гэдэг. Тэгээ одоо тэр зохиолоо бас гаргана. Тэгээд зөндөө олон намтай байна. Зөндөө олон намтай хүлээж байгаарай манай уншигч та. 31 дахь удаага баярлах гэж байна. Энэ удаа биднээс хүүхэд бүр уншигч гэдэг өрөөнд орж ирж байна. Эргээл нөгөө хүүхэд гэдэг бол хамгийн чухал гэдэг сэдвийг орж ирж байна л да. Энэ магадгүй нөгөө бас л ээж болсноос хойш хүүхдөрийн анхаарах хэрэгтэй мэддэг ойлгосонтой мань холбоотой. Тэгэхээр тагтаагаас амарсан хүүхдэд зориулсан ном арах юм байна. Хүүхэд залуучуудыг ер нь одоо зохиол бүтээлийн дахиад шинжлэх хэрэгтэй гэдэг тийм дуу хоолой зарлж өгөх хэрэгтэй болж байна тийм. Нэгд тий. Тэгээд манай үндэсний онцлог байдаг. Хүүхдүүдтэй бид нэр ингээл ном авч өгөөл ингээл хүүхдүүд минь уншаач ингээл тий. Хүүхдээ ингээл гоё сургууль сургачих гал хамаг ингээл бүх ингээл мал хуугаа ингээл төхөөрөөл хүүхдтэй л ингээ боловсрал олгоол тэр бол айгүй гоё. Тэр бол бусад олон үндэстэнд ингээ байхгүй гоё чанар. Ялангуяа ингээл эмэгтэй хүүхдүүдээ бол улам ингээл боловсролын шатаар дамжуулаад тэр чин бүр ингээд дэлхийд байхгүй ингээд сонин гоё одоо манай монголчуудын хувьд бол сонин сэтгэлгээний сонин юм. Тэгтэл би олоо ингээд өөрсдөө ном уншдаг болё гэж хэлмээр байгаа. Манай хүүхдүүд аягүй сайн уншиж байгаа. Бид нар хүүхдүүдэд аягүй сайн авч өгч байгаа. Тэгчээд өөрсдөө чи ном унш гэчээд өөрөө уцсан үзээд ингээд эсвэл одоо ингээд сууж байгаа. Тэгэхээр бид нар нөгөө нэг тэгэхэд чин хүүхэд ингээ 1000 унших гэдэг чинь эцэг их нь уншихгүй болоод ингээ юу байхгүй. Үлгэр дуурайлал нь тасрах. Хүүхэдтэй тийм ном уншуулъя, өөртөө хамт уншия, өөртөө бас уншигч бол хүүхдчгээ адилхан уншигч болъё. Хүүхдтэйгээ хамт ном уншиж эхлэж гэдэг юм уу юу гэдэг. Хүүхэд нь боловсрчаад байдаг, эцэг их нь хойно үлдчихэж. Тий яг үнэ. Нийл популяцны бодлого болохоор түрүүн сая басаа ярьж хүүхдүүд рүү чиглэсэн тий. Тагтаа болохоор нухацтай тий. Нийлийн бодлого болохоор нийлийн залуусууд хэлсэн. Ялангуяа Gen Z үеийнхэн л одоо бүр тий уншигчтай бүр ингээд хуваагаад авчин дуу яаж юм тий. Gen Z үеийнхэнд ерөнхийдөө чиглэж байгаа. Одоо яг өсвөр насаа туулж байгаа. Тий 10 дугаар ангийнхан 11 дугаар ангийнхан өдөржин бүр айхтар хөгжсөн. Тэгээд дараа үеийнхэндээ бол басаа тойрол угаасаа ямагт итгэдэг. Манай дараа үеийнхэн бол одоо бидний үеийнхээс хамаагүй илүү гэдэгт бол ямагт итгэдэг тий. Тэгээд тийм болохоор тэр үеийн бас нэлийн бодлого бол хандж байгаа. Өнгөрсөн дугаар дээр бид нэр оюуны өмчийн нөгөө зөрчил оюуны өмчөө алдж байгаа тухай ярьсан байна. Ер нь орчуулагчдад энэ хэрэг тулгамд тийм бол Асур компани ажиглалын нөгөө Bookstore гэдэг юм. Тэнд чинь ингээд одоо Монгол анхудаа онлайн дэлгүүр тий номын онлайн дэлгүүр байгуулна гэжээд бараг 1000 гаруй зохиолчдын бүтээлийг ингээ файлаар нь авчаад тэрийг алдчихж байгаа байхгүй айгүй хариуцлагагүй. Тэгээ хариуцлагаа алдчихад тэр чинь одоо тавтагцсан цогоор бараг 1000 гаруй дангаар нь зөв 400 500 зохиолч юм бүтээл тэр чигтээ ингээ багцаараа алдагдаад тэгээд 1000 зохиолыг 20,000 төгрөгөөр зарна шүү гэсэн зараад интернетээр ингээл тэр чигтээ явж байгаа шин. Айгу харамсалтай. Тэгээд тэр нөгөө листийг үзэхээр ингээ дандаа ингээд нэхвчлэн тэр зохиолоо ингээл алдсан хүмүүсийн ингээл эхнээсээ ингээд өхөж үргэлтчихээн. Өөр хүүхэд нь ямар ч юмгүй үлдчихээн тий. Тэрийг амар ойлгох хэрэгтэй. Энд чинь ингээд зохиол бүтээл гэдэг юм чинь өөр хүүхэд нь өвлөгдөөд аав ээжийнхаа бичсэн юмны үр шимээр 30 жил 40 жил 70 жил амьдардаг байхгүй. Тийм юмыг ингээд бид нар оюуны өмч гэдэг юм үнгүүдүүдэд
тэгээд ингээд тийм хүмүүс нь стажийнхан нохой гахаа нүцгэн явж байгаад үхээд тэгээ өөр хүүхдэд нь юу ч үлдэхгүй шүү дээ тий. Ийм юм хийдсэн гэдгээ тэр хүмүүс нэгдүгээр ойлгож хүлээн зөвшөөрч ганц удаач болоо уучлаарай гэж хэлэх хэрэгтэй. Би тэрний төлөө явсан. Тэгээд надтай харин ингээд би ингээд ганцаараа тэмцэхэр нэг хамтдаа хохирсон 400 хүн маань дугаагаад хүч нийлэхгүй байхаар би чи ингээд айгуу тэр үед чи ингээд нэгдүгürt тэмцэл маань нэг ганцаардаад хоёрдугаарт би яг тэр үед Америк явж таарсан болохоор тэнд очиж яах ингээд салгардаад тэгээд ингээд орхисон байхгүй. Гэхдээ энэ бол ингээд би эхэлж арай үүсгэснээрээ дахиж ингэж болохгүй шүү гэдэг юм ядчих тий. Дараагийн байгууллагууд нь соромж болох ёстой л гэж бодож байна. Тэр манай оюуны өмчөд зохиолчийн эрхийн түүхэнд оюуны өмчөд түүхэнд гарсан маш том одоо балмад кейсүүдийн нэг шүү дээ тий. Одоо хүртэл тэр нэгээ зарагдаад байдаг гэхээр тий. Хичнээн олон хүнийг тий шүү дээ. Тий. Хоолгүй болгосон байл гэдэг юм шүү дээ тий. Нөгөө ном унших гэж эхлүүлсэн ажил чинь зүйл дээр энийг яаж хамгаалах вэ ч юм уу энийг яаж цаашаа царайг нэмэгдүүлэх болцсон л явж байна л та. Ингээд өргөчдөг шүү дээ. Харин яг тэгэл явж байна. Тэгээд энэ дээр бас гоё дуу хоолойгоо нэгтгэр ахтуудаа. Одоо цайгаа уцаа хэдүүлээ. Энэ удаагийн хэлэлцүүлэгт ирсэн хоёр орчуулагчдаа баярлалаа. Тагта паблишингийн эрхлэгч Баясгалан, Нил паблишингийн эрхлэгч Тэгцаяа. Цайртай балт бэлэг авлаа. Энэ юу юм бэ? Цайр нь. Тэгээ усандаа хийгээд дуусна. За маш их баярлалаа. За намын хэлэлцүүлэг энэ удаагийн дугаар өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.